Ээж, би найзуудтайгаа уулзчаад ирээ за. Хөөе миний хүү. Гүч хаа шин осоо димэн штий. Хөө маргааш өглөө болохоор эрт найзуудтайгаа уулзалтаа тхүү миний хүү. Би удахгүй ээж. За. Өөрөө л мэдтээ. Хэрвээ ээж чинь өөрөө мэдгэж хэлсэн бол чи өөрөө мэдэж болохгүй л гэсэн үг. Хөөе миний хүү. Өөрөө мэд. За. Хөөе миний хүү. Өөрөө мэдээ. За. Би чамд өөрөө мэдгээд ам шүү. Хайртай юм чи. Миний хөө. Яс ээж. Ээж чинь чамд ийм гоё цамц авсан байна. Үсэд үзтээ. Энэ өөрийг чиний дуртай пиг өнгө. Хэрвээ ээж чинь чамд хувцас авсан гэвэл чамд таалагдж байгаа хэсэг нь огт хамаагүй. Чи өмсгөл болно. Чи томдоод байгаа юм шүү. Төгсч томчод ялна ш. Миний охин чи ямар хөөрхөн би чи ямар хөөрхөн охин дөрүүлсэн бэ? Энэ миний ингээд зангитаад нэг гоё жоохон олиот байгаа байгаад өлдөө чи. Хүн ийм гоё цамцыг 15-аас хямдруул 12 гужиг аваад ирчих. Аль эргээ хар. Ямар гоё юм бэ? Би нэрээ болтгсон бол өөрөө л өмсчмөр. Гэхдээ миний охин өмс заяа залуу юм байж. Бити олон юм яриатэй. Хүн ийм гоё цамц үзчих ч. За хүүхдээ сайн уу? Ном уншаа сууж байна. Хүш. Баярмаг хүүхэд ном уншаа суугаад штэ. Хэрвээ ээж чинь найзын өмхөд онгоцны нисгэгч болсон бол чи сансрын нисгэгч болох хэвээр. Яасан мундаг юм. Манай хүүхдөө. Өөш. Баярмаг хүүхэд ном уншаа суугаад штэ. Аха. Бүжээ. За, лаг юм аа. За, найз нь эргүүлээ ярья. За. Хош! Гүн баярмаг хүүхэд ном уншаа суугаад штэ. Ном уншаа та чи. Ном унш. За. Хэсэг хугацааны дараа Сумын атман бүрв дөрж болормоо хүүхнийг дагуулan халуун усны газар руу орохыг нь бяцхан хүү ханан дах нүхэн цорхоогоор харин зогсон шүлсээ зэлгэж байгаад. Сайн Ямар ном өгсөн. Харин зогсон. Манай хүүхэд ном уншаа сууж. Манай хүүхэд юу хийж байна? Усан сэлж байна. Ээж гэрээ зэрвэж байгаа юм уу? Хүн туслах уу? Та ядарч байна уу? Зүгээрээ миний хөө. Ээж нь ядраагүй. Хэрвээ ээж чинь ядраагүй гэж хэлж байгаа бол тэр маш их ядарч байгаа гэсэн үг. За, тэгвэл би хөвтлээ шүү. Ямар азар? Азгүй ийм бүгд очдог. Ямар азар? Энийг үдээ Би туслая л дэж та ядраад байгаа юм шүү. Ахи бэ яа! Санаараа ихгүй ахнаас асууж юм яа би бүгдээ ганцаараа хийж заяа. Ахнаас ганцаараа хийж болчихсон. Одоо тэгсэн болгоо байлгүй. Ямар яахгүй мүү? Хөөе миний хөө. Чи өөх иддэг лөө? Гүү би өстөө гэж чаддгүй шүү дээ. Ээж нь чамд ямар нэгэн идэх юм санал болговол хуцалгүй л ид. Ид чи. Ягаар өөх гэж чаддгүй. Өөх чи хүний мэд хэрэгтэй. Ид. Маялаа тийм ч мэдгүй юм чидгүйгээд алцганаад ах юм. Чам дөрөж ин өөхтэй сайхан хоол хийлээ. Юу ихтэй өөх ид чи. Миний хүчин тарас иддэг лөө. Яагаад иддэг чи? Ээж. Би найзуудтайгаа уулзчихдаг. За. Хөөе миний хөө. Миний хүч одоо өдий 20 нас хүрчлээ. За дарвицц ингээд хамаагүй хэтрүүлж ууваа. Ганц 2 people яах вэ? Хэрвээ ээж чинь чамайг чи том болцсон штэ. Ганц 2 people зүгээр штэ гэж хэлж ивэл тэр зүгээр л чамаа шалгаж байгаа. Бит юу? Болох юм уу? Болохгүй яа тий. За. За баяртай хайртай шүү миний нархан. хэдэн цагийн дараа Хөөе миний хөвөрөд ирсэн үү? Хөөе байж та. Чи ч ууц юм уу да? Хэдийг уусан? Нэгийг үү? Завтлаа яриад. Хоёрыг уусан юм шиг. За. Ээж нь автны хэлэхгүй заяа. За манд орж явах. За. Миний нар боломжтой. Цаас тийм үгүй. Би мууга там болчих юм биш тийм.
байна уу? Галуудрахаа. Энэ хүүхэд чинь гэртээ согтуу орж ирж байгаа юм. Чи хинийгээ дуурайхаараа одоо ийм болцдог байна. Чи одоо нэг уулзсан байгаа. Ээж нэрлээ. Өө ээж. Ээж нь чамайг махаа гаргаараа гэж хэлсэн шүү дээ, тий? Ээж охин махаа гаргацсан шүү дээ. Хэрвээ ээж чинь махаа гаргаарэ гэж хэлсэн бол тэр зүгээр л би очиж шүү. Гэр орон цэвэрхэн, хоол унд бэлэн хамаг юм жин там байх ёстой шүү гэсэн л хөг. Би чамайг нөө махаа гаргаараа гэж хэлсэн баггүй юу? Юу ээж би гаргацсан шүү дээ тэнд байна. Чи энэ гэр орныхоо байгаа байдлыг хардаа чи хурдан гэр орноо цэвэрлээ. За. Махаа гаргах гэж хэлээд очив. Миний охин? Ээж нь чамтай нэг чухал юмны талаар ярих га. За юу юм? Миний охин чинь дүүтэй болохыг ер нь хүсэж байна. Хэрвээ ээж чинь чамайг дүүтэй болмоор байна уу гэж асуувал чи аль хэдийн дүүтэй болчихсон л гэсэн үг. Үгүй. Яагаад вэ? Дүүч хөөрхөн штэ миний охин. Үгүй дүүнэр чи ядаргаатай штэ. Жаахан би одоо гоё л нь штэ. Чи дүүтэй болч л доо. Чи дүүтэй болол доо. Дүүтэй болохыг мөрөөд чинь гэж хэл. Мөрөөдөж байна. Баяр үргээ миний охин. Ээж нь хоёр дахь хүүхдэд дөрүүлэх ээж чинь чирэмсэн.